За Октор хамаахан жигсаал Октордог даваагаар гээд нэртэйг өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр Монгол улсад одоо айлчлал хийж байгаа Туркменистан улсын дарангууд орч ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой ёс төлөвлөгийн ажиллагаа бол одоо талбай дээр одоо дууссан байгаа. За ингээд дуусаад аль хэдийн цаг шахуу болсон байна. Тэгээ нөхдүүд одоо хүртэл юм уу хураахгүй алга болчих юм. Одоо хураалаа гэж хэлээд. Тэгээ энэ лайв жижигхэн бичлэг шеэрлээд өгөөр. Энэ одоо жижигхэн талбай дээр энэ баахан хүмүүс шамбаар гэж байгаа одоо бас юу ч болчих юм билээ те. Төрийн ёс төлөвлөгөөр албан үзүүлэлт албаа. Энэ оюун эрднийг одоо хамгаалах гэдэг юм уу, яах гэдэг ажлаа хийх хэрэгтэй. Энэ юмнуудаа хурдаа. Энд хүмүүс ингэ 50 замаар зэгсэж байгаа жигсаалыг энэ жижигхэн хацсан чинь юу байлгаж байгаа ийм тийм асуудал үүсэх магадaltaй шүү. Одоо хүмүүс амар нэмж энэ талбайд багтаа ажиллана шүү дээ. Тэр юу засгийн газар улсын хурал төрлийн шийдлээд өгөө манайх. Одоо бол ингээ багтахааргүй болж эхэлж шүү. Аюу хүн хэмж байна. Өнөөдөр сая Монгол Ардын намын баг биш улсын хурлын бүлэг хуралдсан байна. Хуваарийн дагуу өнөөдөр хуваар тавьсан байсан шүү дээ. Ер нь бол 20 минут орчим болсон юм байна. Тэр оюун эрдний юм танилцуулсан байна. Ер нь бол гişүүд нь өөрсдийнхөө ихтгэл өмчлийн асуудал хандмаа тасан байна. Яг одоо Ардсан намын бүлэг дээр оюун эрдний орцсон бас долоон бүчрийн тооч суулж байгаа бол арай бүлэг хурд хараагүй нэг 10-15 минут өмнө ихсэн. За залгаад хуваарийн дагуу 12 цагт төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. За төрийн байгуулалтын байнгын хорооны 25 гишүүнээ 11 нь өнөөдөр засгийн газрын сайд нар байгаа. За тэр дотор оюун эрдэнэ өөрөө ордог. За үлдсэн 13 гишүүд нь бол одоо улсын хурлын гишүүд байгаа. Тэгээд төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дуусаад залгуулад шууд улсын хурлын нэгдсэн чуулган тусаасуудын шууд залгуулаад хэлцэх хэрэгтэй байгаа. Өнөөдөр хамгийн сүүлийн өдөр. Өнөөдрийг алдах юм бол өнөөдөр оюун эрдэнэ үлдэх юм бол дараа дахиж Монгол улс энэ хараа 50 замаар инх 50 ч үзэл бодлогоо илэрхийлж эрхчлөөг хамгаална гэдэг ойлголт магадгүй ингээд дуусах магадaltaй. Ягаад гэвэл хууль эрх зүйн хүрээнд энэ үнэч асуудлыг хурдтай дахин хэлцэх боломж үлдэхгүй шүү дээ. Нэг жилийн хугацаанд энэ чинь одоо дарангуулгын хийгээд угсараа хаан болоод үлдчихүүлгүй дээ. Одоо энэ дэр ингээд хашиж авч байгаа надад чинь. Ингээд баллах юм байна энэ. Өтөс чинь годомжинд гарч ирэх юм бол өстой огцруулчих юм байна. Тэгээ юу болохыг таашгүй. Ер нь бол нэг сайнаар биш. Ер нь тэгээ улс төр эдийн засгийн нийгмийн тэгээ бодлоготой холбоотой асуудлуудыг тааж мааж мэддэг зүйл биш байхгүй юу? Бодож олдог молдог. Тооцоолдог байхгүй. Чи онц шинжлэх ухаан тулгуурлах зүйл учраас бидний хийж байгаа үйлдэлүүдийг хийж байгаа процессыг нь дараагийн болгож байгаа арга хэмжээнүүдтэй нэг тий эдийн засгээр болж байгаа тоонууд нийгэмдэр болж байгаа анализууд дүгнэлтүүд одоо судалгаанууд дээр ингээ уялдуулж байгаа холбож байгаа тооцож гаргадаг тооцоолохгүй. Түүнээс нэг мэрэгэн төргөн хүн шиг лам хаваа шиг ингэж тааж мааж мэргэлж зэрэглээд байгаа зүйл ерөөсөө биш. Тийм. Ерөнхийдөө бол сая өнгөрсөн 20 хоногийн тий огт хамгаалж гэсэн 21 байна. Энэ хугацаанд ингээ ажиллаж байхад чи бол нийгмийн уур амьсгал бол энэ оюун эрдэнэ богцруулна гэдгээс ерөөсөө холдоогүй. Дийлэнхийн юм гэдэг. Ер нь бол 70-аас дээш хувийн массын гэдэг тооцоо судалгаанууд нь гарцсан байлээ. Сошиалор. Тэгэхээр энэ давлгааг одоо бууруулах гад өөрчлөх гээд энэ талбай дээр гарцсан байгаа жигсаалыг нь бас янз янзаар өөрчлөх гээд ингэ төрөл бүрээр оролдоод дийлээгүй. Үнэхээр дийлээгүй. Тэгээ монголчууд үнэхээр энэ удаад энэ хүнээс зайлуулъя гэдэг дээр дуу нэгтэй байна. Урд чинь одоо жишээ нь ТЭЗ 3 одоо дэлбэрлээ шүү дээ. Шатчлаа одоо тий хэзээ ашиглалтанд одоо буцаж ажиллаж гэх юм бөөм бүрэн зогсол хийсэн байна. Тэгээ энэ одоо өнгөрсөн 6 жилийн хугацаанд энэ хулгайч одоо ерөнхий сайд хийж байгаа хугацаанд хэдэн ТЭЗ 3-ын мөнгийг идсэн бэ? Хэдэн ТЭЗ 3 барих хугацаа өнгөрсөн бэ? Одоо ингээд энэс болоод Монголын одоо Оросоос авдаг эрчим хүчний хэмжээ нэмэгдэн шүү дээ. Хөдөө орнод эрчим хүчний хомсдлууд гарна. Ялангуяа энэ Монголын энэ өмнө говьд орон говийн өвсд байгаа энэ аж үйлдвэрлэлийн бүсүүд рүү эрчим хүчний хомсдол бий болно.
Яг одоо ингээ оргил зуны өдрөд Монгол ингээд уран дулааны өдрөд ингээ үйлдвэрлэлийн үе эхэлж байхад ингээ хомсдлон үе эхэлж байгаа. Тэгээ биднэрт бол одоо яаралтайгаар энэ муу мухагаас салах аргачлалууд эхний ээж миний зайлуулах хэрэгтэй. Дугаа хараад байгаа болохгүй. Энэ хязгаартай хэмжээтэй багс. Тэгээ одоо энэ төрийн энэ яс төлөвлөгөө албад хаана хариалт, хурдаа хариалт гэсэн ялгаатай мэдэхгүй болоо. Жишээ нэг шеэр мэр хийгээд надад хурдан таагалж байгаа ширлэг хийж. Энэ талбай дээр одоо энэ хашаа барьцсан хүмүүс багтахааргүй болчихлоо. Багтахгүй байж байгаа энэ шатцлаа дотор юу болох ч үлээ тий. Энэ одоо ингээд цаашаага ингээд хүмүүс дүүрсэн байгаа. Энэ одоо хашаага аавна гэж хэлээд одоо авахгүй цаг болчих واخхой. Талбайгаа шилжүүлчих юм бол одоо тийшээ очиод энэ өргөнд шилжүүлдэг 50 замаар ихтэй хэмчээр одоо энэ өсөлтөө энэ хийдэг. Энэ бонууд зайлуулчихмаар байна тий. За тэгээд богинохоо хийчлээ. Одоо төрийн байгууллагын 1000 хороо үеэр одоо бид амжууд энэ гороод явна. Тэгээд залгуудад их хурц хурцлоос гороод тэр гороон дээр үтж байгаа хүмүүс нөө ойрхон бөгөөд хүрээд ирээ. Ирээд нийт ойрцоо. За тэгээд өндөрлөө.